За аяллаа шинэ өглөө эхэлж байна. Та бүхэндээ шинэ өглөөний мэнд хүргье. Урчин Дорногов аймгийн Айраг сумаас жоохон өнгөрөөд замынхаа урдхантай хонлоо. Майхан зуух, аяны хэрэгсэл, машин тэрэг гээд бүх юмдаа сайхан сэтгэл хангалуун аялж байна. Сайхан дулаахан хонлоо. Одоо ингээд аялал цаашаа үргэлжлэнэ. Эндээс 120 км давхад Саншанд орно. Тэгээд цаашаа аяллаа үргэлжлүүлнэ. Та бүхэн миний аялалтай хамт байгаарай. Камертаа ил үргэлжилж байна. Shoes, little backpack, I got nothing to lose. Green hills calling, I can hear them say my name. Sky so wide, I forget my old pain. I feel nice on this long, long road. Sun on my face. За, энэ удаагийн аялалдаа унаад явж байгаа машинаа та бүхэн танилцуулъя. Монниси хамт бол намайг энэ машиныг туршаа тестлээд яваачих гэж хүссэн юм аа. Тэгэхээр Nissan-ы Navara D23 гэдэг тавгаар 2300L мотортой, дизель хөдөлгүүр, турботой, маса хөдөлгүүртэй, уршаа 6 шатлалтай араатай. Энэ нь айгүй сайн нөлөөлд юм байлээ. Явдал айгүй хөнгөн болж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бензин зарцуулалт, түлс зарцуулалт маш багатай. Жишээ нь банкын дүүргээд явхад тэр банкаараа бараг 800 явах гээд байна. Тэгэхээр энэ айгүй сайн одоо бензин зарцуулалтаа машин гэсэн үг. Өшөөнийг надад маш таалагдсан нэг зүйл өгөхлөөр гэрэлтүүлэг айгүй сайтай юм л. Хол ойрын гэрэл айгүй сайтай. Ойрын гэрэл яг стандартаараа зөв тусна, холын гэрэл нь маш сайн тусгалтай учраас одоо жолоочд бол тэр багтаа айгүй сайхан тэрэг байгаа. Мостны хувьд бол энэ цахилгаан мосттой явдал дундаа 40-с доош км цагийн уртаа явж байхдаа салж нийлээд яваад иж болдог. Тийм учраас ямар нэгэн асуудал туллаа гэхэд зогсож заавал хүч алдалгүйгээр шууд мостондоо шилжиж болдог. Тийм давуу талтай. Өшөөнийг юм гэхэлэр энэ нөгөө ийм 4 хаалгатай 5 суудалтай пикап загварын машин байхгүй. Тэгээ энэ ардтал дээрээ 1000 одоо килограммын даацтай. Түүнээс гадна миний хувьд энийг одоо юу гэж хараад байна гэхэлэр учиргүй аж ахуй гэж бодхосоо илүү энэ дээр би аяны кампер тавьчих юм бол жинхэнэ аялд явах тийм гой тэрэг болмоор санагдаад байгаа. Яг тэгэхээр нөгөө одоо энэ чинь ачаа бага болохоор бүксэн жоохон хөнгөх гээд байт юм байлаа. Тэгэхээр энэ дээр кампер тавьчих юм бол тэгэл ямар ч асуудалгүй аялах тийм болцоотой ийм тэрэг. Өшөө одоо нэмж хэлэх юм бол нөгөө хүүтэнд нэг дизель тэрэг асалт багтаа муу 100 гэдэг тэгвэл энэ харьцангуй гайгүй бүр учиргүй тачканал бүх машин асгаа байсан үед л эвгүүддэг юм эсвэл үнээс ерөнхийдөө бол тэр нэг хуучин үеийн дизель хөдөлгүүр сайн муу гэдэг тэр асуудлыг бол энэ хөдөлгүүр харьцангуй засцсан юм шиг санагдсан шүү. Машины одоо ингээд явж байхад хувь хүнд зориулагдсан тэр нөгөө аяллаа навигашн систем, эсвэл саунд систем, аюулгүй байдлын систем эдгээр нь бол айгүй сайн. Жишээ нь Apple CarPlay гэж байгаа. Android-ийн систем байна, Bluetooth-ийн систем байна. Утсаа холбочин тэн дээр нь ингээд map, хөгжим, шуу гэдэг бусад төрлийн мэдээллүүд ингээд холбогдоо явчихна. Явдал дундаа гар утсаа заавал авалгүйгээр утсаа холбогдоод ингээд ярьж одоо дуудлага хийж болдог гэх тэр талын системнүүд нь айгүй сайн. Ухрах хийхэд бүх камернууд нь одоо тал талаасаа харагддаг, орчноо айгүй сайн мэдэрдэг, тийм аюулгүй систем айгүй сайтай учраас энэ бол төгсгөлд нь хэлэхэд үнэхээр надад бол таалагдсан. Сайн машин. Гоё машин. Тэгээд үнэхээр сонирхож байгаа юм байж байгаа бол та нар Nissan дээр очиод энэ машиныг бас сонирхоод үзээрэй гэж миний хувьас зөвлөхөөр байна. За явсаар хагаад Саншанд хотод түрээд ирлээ. Энд Date Coffee House гэдэг орж ирээд нэг жоохон ажиллаа амжуулаад дэлгэнт кофе аваад гад. Ингээд сууж байна.
Одоо энд жоохон суужмаа амжуулж чад нар жаргахлаар Sunshine хотын үдшийн үзэмж шөнийн зургийг авна. Тэгээд цаашаа хөдлөөд өнөөдөр хам баян зүрх хайрхны ойрхон очиж хоноо маргааш глэст видео дрон зураг гэж ажлууд хийн. Тэрний дараа хамбай хэдрүү хөтлөх төлөвлөгөөтэй байж байна. Энд мантал явж байна да. Ер нь ажиллаа явж байхдаа онлайнаар голцоо ажлуудаа хамжуулаад яваад байдаг. Суурин газар орох юм бол иймэрхүү гоё кофе шопыг олж аваад сууж ажиллаа хамжуулах дуртай. Шаган кофе он зарим тохиолдолд кейк мейк гэдэг гоё амттай иддэг. Энэ удаа бол кофегоор л амьдраад амсаад яваадах болцоотой байна. За нэг иймэрхүү